Өдрийн мэнд хүргэе. За намайг Ганбатын үүр цайх гэдэг эмч мэрэгчлээ. За сүүлийн 8 жилийн хугацаанд Сибирийн Wellness гэдэг энэ гахалтай олон улсын компанитай хамтарч бизнес эрхлээд явж байгаа юм бүсгүй байгаа. За тэгээд яг энэ дэхээс өмнө Баян зөвхөн 28 онд ерөнхий эмнэлгийн дарга хийдэг байсан. За тэгээд одоо яг ингээд бизнес ирээд бол Сибирийн халаалын бизнес лидер буюу дэлхийн топ лидер гэдэг статустай ажилладаг ийм хүн байгаа. За тэгээд ер нь ягаад хамгийн анх одоо бизнесийг хийх болвоо гэж те. Ер нь бол ингээд хүмүүс юу гэдгийг ултмал цалинтай ажил хийгээд нийгмийн даатгал төлөөч одоо сүлжээ худлаа гэдэг. Тэгээд би бол яг ингээд хүмүүсийн хүсэмжит ажлыг одоо нийтийн одоо юу гэдгийг бусдаас тавьдаг стандартын дагуу ажиллаж ирсэн. Гэхдээ би яг ингээд 8 жилийн өмнө ажиллаж байхад бол миний сарын цалин 650,000 төгрөг 800,000 төгрөгнөөс нийгмийн даатгалаа төлөөд би гар дээрээ 650,000 төгрөг авдаг байсан. За яг тэр 650,000 төгрөгөөр би төгрөгнөөстэй би хэдийн хөрөнгөлүүлээд хэдээр нь сайхан амьдраад за хэдийг нь хураагаад байртай болох ч гэдэг юм уу бүх зүйл аягүй бүлэг байсан учраас би ер нь бол ямар нэгэн бизнес хийхийг мөрөөддөг байсан. За тэгээд бизнес хий гэхэд би огт мөнгөгүй учраас одоо ингээд бизнес эхлүүлж чадахгүй шүү дээ. Тэгвэл яг Сибирийн Wellness буюу энэ сүлжээний маркетингтэй тийм энэ гахалтай компани бол тэг төгрөгөөр эсэж ордог надад таалагдсан. Тэг төгрөгөөр эсэж ороод та хэдий хэмжээний орлогыг бүтээх боломжтой гэдэг надад аягүй таалагдсан байхгүй юу. Тэгээд яг ингээд бодож байхад бол ингээд надад аягүй гой санагддаг байхгүй. Одоо жишээ нь 21 онд миний хамгийн макс өндөр орлого орж исэн буюу одоо долларын шагналаа аваад үндсэн цалинтайгаа нийлээд авч исэн өндөр орлого гэхэд 500 сая төгрөгийн орлого болж исэн. Тэгээд ингээд бодоход 500 сая төгрөгөө ингээд бодоход баг миний эмчийн одоо 70 жилийн хөдөлмөр тэг энэ хийжсэн бол 70 жил ажиллахад би бараг 500 сая төгрөг хөрөнгөлөх боломжтой байсан байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хоёр газар ингээд асар их ялгаатай байсан. Тэгээд би одоо Сибирийн Wellness-ийг юу гэж хэлвэл ямар хүмүүс тохиромжтой вэ гэж бодож байна гэхээр шүү дээ. Үнэхээр тэгээс эхлэхийг хүсэж байгаа. Яг энд ирээд өөрийгөө хинбэ гэдгийг таних хүсэж байгаа. Яг энд хурж ирээд шударгаар хөдөлмөрөө өндөөхийг хүсэж байгаа ийм хүмүүс тохиромжтой бизнес гэж хэлнэ. Тэ? Яг тэгэхээр ингээд хүмүүс өөр газар бол ингээд хичээсэн хичээгээгүй хоёр хүн ижилхэн цалин авдаг бол манайд бол хичээсэн хүн өндөр орлого авах боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээ би компани танилцуулъя. Манай компанийн хувьд бол Оросын холбооны улсын Новосибирскийн компани байгаа. 1996 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани одоо бүтээгдэхүүнүүд 100% байгалийн гаралтай Сибирийн онгон зэрлэг байглаас одоо бүтээгдэхүүнээ олборлдог. Одоо орц найрлагаа түүхий эдээ олборлдог гэсэн үг. За тэгээ одоогийн байдлаар бол дэлхийн 60 гаруй орн руу манай компани бүтээгдэхүүнээ экспортлж байна. За яг энэ манай Монгол орн шиг ийм албан ёсны хүмүүс нь бизнес хийх эрхтэй дистрибьютор орн бол 20 гаруй байдаг. За тэгээ Азийн орноос бол Вьетнам, Таиланд, Монгол 3 байна. За ихэнх нь Европын орнуудад бол манай компани ажиллагаа явуулж байна. За тэгээд манай компанийн хувьд бол нөгөө үйлдвэрлэлийн процессор маш их бахархдаг. Ягаад гэхээр манай компани бүрэн циклд үйлдвэр гэдгээр ажилладаг. Ерөнхийдөө бүрэн цикл гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр түүхий эдийн шатнаасаа яг эцсийн бүтээгдэхүүн таны гар дээр ирэх хүртэх бүх процессыг манай компани өөрснөө хариуцж хийдэг гэдгээр бахархдаг байгаа. За мөн дээрэс нь ISO, GMP, HACCP, халал, FDA гэдэг одоо чанарын маш өндөр стандартуудаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэдгээр манай компани бахархдаг. За тэгээд бид нар манай компани бас нэг гайхалтай юм болохоор буйны одоо сангууд байдаг. За чамайг хүрээлэн буй ертөнц гэдэг ийм төсөл байдаг. За энэ төсөл дээр болохоор дэлхий дээр ховордож байгаа ан амтан ургамлыг хамгаалах ийм төслүүдийг хэрэгжүүлдэг. За хамгийн нэг тод жишээ гэх юм бол манай Монгол улсад байдаг одоо цоохор ирвэс гэж цасны ирвэс буюу цоохор ирвэс гэж байдаг шүү дээ. Цоохор ирвэсийг хамгаалах самд манай компани жил болгон Монголын салбар маань $5,000 хандуулдаг байгаа. За гэх жишээний ингээд маш олон амтан ургамлыг одоо хамгаалах үйлсэд бид нар гар бие оролцдог гэсэн үг байхгүй. За тэгээд тэгвэл манай компанид ирээд одоо ер нь яг юу хийх юм бэ? Сүлжээний бизнест ирээд хүмүүс юу хийх юм бэ гэл те. Би анх 8 жилийн өмнө бол ингээд ямар ч бизнесийн ойлголтгүй нэг ширхэг оймсч зард үзээгүй хүн ирж исэн. Тэгээд ингээд одоо ингээд сүлжээний бизнест орчлоо те. Ингээд за юм зар гэлтэж шээ. Юм зарнаа гэл тэгэнгүүт надад бүр ингээд сэтгэл ингээд батхгүй санаанд ч орохгүйсэн. Ер нь бол баг ингээд би 8 жилийн өмнө ирж байхдаа бизнесийн талаар ямар ч мэдлэггүй. За яг үүндээ бол баг ингээд юм зарж борлуулна гэдэг үгнээс баг айдаг эмхтэй ирж исэн. За тэгвэл нэгдүгээрт нь бол манай компани бүтээгдэхүүн борлуулах юм байна. За хоёрдугаарт нь бол юу хийдэг вэ гэхээр бид нар баг борлуулдаг. За тэгээ бүтээгдэхүүн борлуулахад ямар ашиг байдаг вэ гэхээр манай компани борлуулалт буюу бүтээгдэхүүн болгон оноотой. За нэг оноо нь ойролцоогоор 2500 төгрөгтэй тэнцүү байгаа. За тэгвэл та одоо сард 200 оноо хийхин тулд за баримжаагаар 500,000 төгрөгийн борлуулалтыг хийж байгаа гэсэн. Тэгэхээр 500,000 төгрөгийн борлуулалтаас буцаад танд 125,000 төгрөг буцаж орж ирдэг. За 125,000 төгрөгийн бонусаа өнөөдөр би жишээ нь 125,000 төгрөгийн бонустай болчлоо. За энд 100,000 авах болчлоо. Нэг найз маань над руу 100,000 төгрөг шилжүүлээд
За энэ витамин нэг авъя гэж бодоход би салбар дээр хурж ирээд 125 сая төгрөгийн бонус байна гэхэд тэр одоо бонусандаа өөртөө хэрэгтэй байгаа тэр витамин авчин гэсэн үг байхгүй. Инхээр яаж миний халаас руу нөгөө найзын хийсэн мөнгө үлчилж байгаа гэсэн үг байхгүй. Яг энэ одоо нөгөө 25% бонус буюу кэшбэкийг ашиглаад манай одоо Сибриан Wellness-ийн зөвлөхүүд одоо ажилтдаг хүмүүс маань өдөр болгон гоё олгодог байдаг. Тэгээ энэ надад бол ингээд маш их таалагддаг байсан. Өмнө нь би төрийн албанд ажилладаг байхдаа яг ингээд эхний одоо өнөөдөр цалин буулаа гэж бодоход магадгүй 7 хоногийн дараа цалингаа өгөөд дуусахад надад дараагийн цалин одоо буутал мөнгөгүй байдаг байсан. За тэр хүртэл хүнээс зээлдэх юм уу, нэг нэгнээсээ зээлдэх гэх мэтлэнгээр зохицуулдаг байсан. За тэгвэл одоо манай компани бол өдөр болгон орлоготой байх юм байна. За тэгээд яг энэ одоо нөгөө бүтээгдэхүүний борлуулалт хийгээд манайх яадаг вэ гэхээр ингээд одоо бүтээгдэхүүний борлуулалт хийгээд та одоо клуб 200 хөтөлбөр буюу сардаа 200 оноо хийсэн хүмүүсийн хувьд ийм 200 клуб 200-ийн хөтөлбөр байдаг. За клуб 200 хөтөлбөр гэдэг нь яадаг вэ гэхээр эсэж орсон шинэ хүмүүс маань эхний 6 сар дараалан 200 оноо хийх хэрэгтэй. За тэр 200 оноог тий одоо та хийснээрээ эхний сар 35 мянган төлөө 150 мянган төгрөг дуртай бүтээгдэхүүн аавна. Таны ашиг хэд болж байгаа 35-аас 150 115 мянга болж байна тий. За тэгээд дараа сар нь 35-ыг төлөө 175, 35-ыг төлөө 200, 35-ыг төлөө 225, 35-ыг төлөө 275, 35-ыг төлөө 300 мянган төгрөгийн төртэй бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй болдог гэсэн. За ингээд 6 сар дараалан одоо бэлэг авна. Клуб 1000 хөтөлбөр гэж байгаа. Ер нь бол ингээд манай миний бэр төслийн оролцогч нар ер нь ингээд жоохон бизнестэй уралдсан хүмүүсийн маань хувьд бүтээгдэхүүн сайн борлуулаад сурсан, борлуулалтын арга ухаан сурсан хүмүүсийн хувьд бол юу яадаг клуб 1000 хөтөлбөр буюу сардаа 1000 оноо гэдэг 2 сая 500 мянган төгрөгийн борлуулалтыг ямар ч асуудалгүй хийдэг. За тэгээд ингэснээр одоо түүний бонус буюу кэшбэк 25% нь за нэг 800-аас 900 мянган төгрөг ч юм уу гарч ирж байна. За тэгээд одоо клуб 1000 хөтөлбөр хамрагснаар ямар давуу тал юм гэхээр та энэ сар 1000 оноо хийлэхэд 2 од бэлгэнд өгдөг. За тэр одоо цуглуулад одоороо бүтээгдэхүүн авах боломжтой байдаг. Бас ийм бүтээгдэхүүний сертификат авдаг байх нь ш. За ямар од гэдэг вэ гэхээр 3 од хэрвээ цуглуулчих юм бол манай компаниас 90 мянган төгрөгтэй бүтээгдэхүүнээ авна. 6 одтой олчих юм бол 200 мянга, 10 одтой олчих 400 мянга, 12 одтой олчих юм бол 800 мянган төгрөгийн төртэй бүтээгдэхүүнээ сонгож авах хэрэгтэй болдог. За хэрвээ 24 одтой очих юм бол сая 600 мянган төгрөгийн дуртай бүтээгдэхүүн аав 24 од гэдэг чинь 12 сарын хугацаанд од цуглуулах юм тий. За тэгээд ийм хөтөлбөр байдаг. За тэгвэл би ингээд бизнес дээрээ л тий. За борлуулалтыг бол ингээд хийгээ сурсан. Эхний сар би яаж борлуулалтаа хийж ирсэн бэ гэхээр манай компани одоо гоо сайхан, эрүүл мэнд, спорт гэдэг маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэгээд би ер нь шампуныг нь туршиж үзье, овн туршиж үзье, гоо сайхныг нь туршиж үзье гэдэг дандаа өөртөө хэрэгтэй ахуй хэрэглээний бүтээгдэхүүн, хүүхдэд витамин, нөхөртөө нурууны тос, өөртөө толгойн дуудаг одоо тахны витамин гэдэг юм ингээд хэрэгцээтэй байгаа юмнууд аваад 200 оноо болцсон. Тэгээд энэчнээсээ бонус гараад бэлэг аваад ингээ ажиллах нь надад маш их таалагдсан. За тэгвэл борлуулалт бол юм байна. Тэгвэл хоёр дахь ажил одоо баг бүрдүүлэх байгаа. Тэгээ би энэ бизнест орж ирээд би юу гэж бодсон бэ гэхээр за баг бүрдүүлэх борлуулалт хийх хоёрын би алийг хийх вэ? Алийг хийвэл би баян болох юм бэ? Хэрийг хийх тий? Тэгээд яг ингээд судлаад үзсэн, уншаад үзсэн MNC Siberian Health.com гэдэг одоо сайт үүдэг. Тэр сайтнаас би өдөр болгон уншдаг байсан. Тухайн үед бол би одоо яг ингээд Сибирт ирж байхдаа 3 сартай жирэмсэн байсан. За тэгээд жирэмснийхээ хугацаанд болон төрснийхаа дараа ингээд ажилдаг байсан. Декреттэй байх хугацаагаас би ер нь бол ингээд бизнесээ төлхөө хийсэн гэсэн үг байхгүй. За тэгээд ингээд ажиллаад одоо уншиж судалж байхад бол биш тий одоо борлуулалт хийхэд та яг ингээ өдөр болгон мөнгөтэй тэр бол гоё үзэл тийм үү а гэхдээ ингээ та нар ингээ ажиллаад үзээрэй өдөр болгон 100 мянган төгрөг олдог хүн байлаа гэж бодоход яг тэр өдөр болгон мөнгө олдог хүн бол яг тэрнээс дав сэтгэдэггүй тий баян болдгоо байхгүй а тэгвэл одоо баг бүрдүүлвэл яах вэ гэхээр таны төлөө ажилтдаг ухаалаг мөнгө буюу пассив орлого үүсч идэг. Пассив орлого гэдэг чинь одоо та өмтөж байсан ч таны гадаадаар аялж байсан ч одоо яг одоо гэхэд би 3 сартай хүүхэдтэй одоо декреттэй байгаа. Би гэртээ хүүхдээ хараа сууж ахтаач би тий 10-аас 12 сая төгрөгийн цалинг сар болгон тогтмол авч байна тий. За тэгэхээр болж гэнэ үү? Би борлуулалт хийгээд бас ахаад 2-3 сая төгрөгийн одоо ашиг олдог. За тэгээ ер нь бол ингээд миний ашиг за нэг 10 сая гарan за зарим сар бол 20 сая энэ хүрдэг. Тэгэхээр ингээд болж байгаа зү тий. Энэ бол ингээд ухаалаг орлого гэсэн үг байхгүй. Тэгэхээр яаж ийм болдог вэ гэхээр баг бүрдүүлснээр болдог гэсэн. За тэгээ хэдүүлээ баг бүрдүүлэх схемийг харъя. За би тэгээ энд нэг зургаар оруулчих учраас зураг хараад өгөхөд тайлбарлаад өгье. За та ингэ байла. Таны эргэн тойронд мөнгө хэрэгтэй 5 найз байвал 5 найзаа оруулъя. За магадгүй сардаа нэг 500 оноо ч юм уу хийлээ. Таны эсвэсэн найз 200 оноо хийлээ. Нөгөө найзын 200 оноо таны оноон дээр нэмэлээ. Нийлээ 700 оноо боллоо. За тэгвэл нөгөө таны нөгөө 200 оноо хийсэн найз дахиад найзаа урьлаа 500 оноо хийлээ. Таны багийн оноо 500-аар нэмэлээ. Тэгвэл таны урьж ирсэн хүнийг таны 1-р игнэ гэдэг. А тэрний урьж ирсэн хүнийг 2-р игнэ, 3-р игнэ. За магадгүй 30-р игнэнд нэг хүн ороод ирлээ. 30-р игнэнд орж ирсэн хүн 1000 оноо хийлээ. Тэр оноо таны багийн оноо дээр нэмэгддэг. За тэгвэл 30-р игнэнд орж ирсэн тэр хүнийг та таних уу? Мэдээж танихгүй тий. За тэгэхээр баг яг энэ мэтчлэнгээр маш гоё одоо өсдөг. А тэгээд би баг бүрдүүлэхэд хоёр зүйлийг чухал гэж боддог. Юу чухал вэ гэхээр одоо миний яг ингээд бизнесээ 8 жилийн хугацаанд хийхдээ ойлгосон зүйл хоёр зүйл чухал. А тэр нь юу гэдэг вэ гэхээр нэгдүгээрт нь та өөрөө яг бизнес шийдвэр гаргаж орж ирэх нь чухал. Хамгийн хэцүү юм юу гэдэг вэ гэхээр хүмүүс ингэдэг байхгүй дандаа ингээд гатгшаага хараад идэг. Дотгошоогоо өөрийн дүүгээл өнгөх нь аюул чухал. Тэнгүүд хүмүүс одоо ингээд манай багийнхан хийхгүй байх, тэр хийхгүй, энэ хийхгүй гэдэг боловч яг үнэндээ өөрийгөө чин сэтгэлээсээ бие махбод сүнсээ энд авчрах нь амар чухал гэдэг байхгүй юу? Яг л та энэчнээс орлого олъё, амжилтанд хүрэх бизнес
амжилтанд хүрнэ гэж шийдвэр гаргачих юм бол тэр бол амжилтын бараг 50% гэсэн. Тэгвэл та өөрөө шийдвэр гаргалаа. За тэгвэл таны нэгдүгээр ингэ яг тань шиг ойлгоцсон 5 найз байх юм бол тэгээ ямар ч асуудалгүй та сарда 10-аас 20 сая төгрөгийн орлоготой болох боломжтой гэж боддоо. Өнөөдөр би Сибирт ирсэн. Сибирт ирээд би 8 хүний л амжилтанд хүрсэн байх тий. За тэгвэл одоо 8 хүний маань 5-аас 6 ажиллаж байна. Тий 5-аас 6 ажиллаад байхад би нэг 10-аас 20 саяын хооронд хэлбэлзээд орлого олж болж байна уу? Тий ийм л бол гэсэн. Гэхдээ одоо яг ингэж сонсохоор аюу амархан сонсогддог. Гэхдээ яадаг вэ гэхээр хамгийн харамсалтай юм баг бүрдүүлэхэд тэр одоо яг бизнес ойлгосон 5 найз чинь 5-аа нэг өдөр хөтөлцөөд ирдэг нь харамсалтай. Тэгэхээр ингэж магадгүй ингэж 10 хүн өрн 10 хүнээс нэг нь ойлгоно. Тий нэг нь ойлгоно. Дахиад 10 хүн өрн хоёр дахь нь ойлгоно гэдэг юм уу? Яг ингэж үнэхээр за магадгүй таныг ингэж бизнес санал болгож байгаа, таны бизнес ирж байгаа хүмүүсийн 10% нь үлдэн гэж ойлгоорой тий. Гэхдээ энэ бол нэг амар хэцүү биш ээ. Яг тэгэхээр би юу гэж юм хэрэг жилд нэг хүн оруулаад ойлгуулад машин ахуулаад тэгэхэд 5 жилийн дараа таны орлого 20 сая болсон байх болно. Тэгвэл би төрийн албанд 5 жил ажилласан. Тэ ажилласан байлаа гэж бодъё. Тэгэхэд хизээч 5 жилийн дараа 5 сая болохгүй. Би өөрөө юм чи мэрэгчлээ. Өнөөдөр ингэж манай мэрэгжлийн хүмүүс гадаад удамжинд цалингаа өсгөх гэж агсаж байна тэ. Тэгвэл баг бүрдүүлэхийн давуу тал нь ердөө юм. Тэгээ би ерөнхийдөө яаж баг бүрдүүлдэг вэ гэхээр хүмүүс ингээд сүлжээний бизнест орохоор айгүй шууд л ингээд үлэглээд эхэлдэг те. Одоо яаж бараа зарах юм, хүн олох хэцүү гэдэг ингээд юусе хийж эхлэхгүй хэцүүхэн дуртаад эхэлдэг. Мэдээж ингээд одоо бизнес учраас бэрхшээл байгаа. Та яагаад чадахгүй вэ гэхээр одоо мэдлэггүй учраас чадахгүй байгаа. Тэгэхээр айгүй сайн сургалтанд суу, ойлго, одоо амжилтаа явж байгаа хүмүүсийн туршлагыг сонс. Тэгээд Сибирийнхаа сайт дээрээс айгүй олон мэдээллийг уншаад ойлгочих юм бол айгүй амархан болчтой. Тэгээд би Сибирт орж ирээд ганц зүйлийг өөртөө амсан. Тэр нь юу вэ гэхээр сүлжээний бизнес хийж байгаа гэхээр хүн болгоны араас хуугаал чи миний багт орчооч гэж хизээч доош орохгүй гэж бодсон. Тэгээд би нэг шийдвэрийг гаргасан. Тэр нь юу байсан бэ гэхээр миний багт хүмүүс өөрснөө орё гэж гуйдаг байх ёстой. Гуйна гэж бодсон. Тэгээд би одоо хүмүүсийг миний багт орё гэж хэлтэн л ажилдаг. Тэгээ яаж ажилласан бэ гэхээр одоо жишээ нэг арга зааж өгье. Одоо яг өөрийнхөө туршлагыг хэлж өгье. Би 8 жилийн өмнө бизнес эмэгтэйчүүдийн нэгдсэн групп гэдэг групп нээжсэн. Public group. Тэгээд 200 яг өөрийнхөө таньдаг нэг эмэгтэйчүүдийг нэмээд тэрнээрээ би ингээд дандаа лайв хийдэг байсан, бичлэг хийдэг байсан, постууд тавьдаг байсан. За тэгээд дандаа одоо бизнесийнхаа сайн сайхан зүйлсүүдийг ярьдаг байсан, харуулдаг байсан. За би ингээд ийм гоё сургалтанд суулаа, ийм бэлэг авлаа. За би өнөөдөр ийм зүйл олж мэдлээ. Би ийм шампунь хэрэглэсэн чинь миний үс ийм гоё болчлоо. Энэ тос ингээд ийм байна гэдэг дандаа ийм үр дүн хуваалцдаг байсан. За тэгээд би мэдээж нэг ганцаараа байсан бол хоёулаа болсон. Хоёулаа болохоор хоёулаа хамтдаа зураг авахдаг. Бид хоёр ингээд хамт ингэж юм гэх. Тэнгүүд бид хоёрыг таньдаг өөр нэг 3 дахь хүн шууд ороод ирж байгаа хгүй. Та хоёр хийж бол би хий. Би та хоёртай хамт байхыг хүсэж байна. Та хоёр аяг бас жаргалтай байна. Би 3 дахь чинь бодож гэдэг юм ба тий. Тэгээ энэ болохоор нэг ийм хүмүүст нөлөөлөх зарчим багхгүй. Тэгээ би бол ингээд хүмүүст дандаа нөлөөлж хийхийг хүсдэг. Тэгээд хүн юм болсон хойно хүнд муугаа үзүүлэхийг хүсдэггүй, хортой шартай. Тэгээд мэдээж ингээд хүмүүс чадсан байхад би яагаад чадахгүй гэж. Би ер нь бол ингээд нөгөө дандаа ингээд болохгүй, бүтггүй гэдэг ингээд одоо нэг дандаа ингээд бэрхшээл тоочдаг хүмүүс байдаг шээ тий. Би тийм хүн биш. Ер нь бол ингээд айгу өөдрөг үзэх бодолтой, юмыг болгоё, чадахгүй байсан ч чадъя, мэдгүй байвал мэдээж гэж одоо юмны хойноос одоо хөөцөлдөж явдаг хүн учраас ерөнхийдөө бол яг л энэ үзэл бодлороо бизнесээ хийсэн. Тэгээд би ер нь анханасаа л ингээд тий энэ бизнес руу орж ирээд л манлайлж эхэлсэн. Тэгээд ер нь бол ингээд тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр ер нь бол хүмүүсийг орж ирээд л ингээд нэг юм зочны сэтгэлээр битгий орж ирээс энд орж ирэл хин нэгэн одоо мэдээлэл өгөхийг хүлээгээл хин нэгэн өөрийн чинь сургахыг хүлээгээл хин нэгэн өөрийн чинь бэлэг өгөхийг хүлээгээл хин нэгэн хүнээс хамаарч сургалтандаа суу гэвэл нь суугаач биш өөрөө л бүх одоо санаачлагыг гартаа аваад дайрах юм бол одоо илүү хурдан ажилч амждаг. Тэгэхээр бид нар ингээд нөгөө энэ бизнесээс 10 сая төгрөгийн цалин авлаа гэж бодвол би чиний цалингаас авахгүй учраас хэний ч төлөө энэ бизнесийг хийгээгүй. Бид нар энийг хэний төлөө хийдэг вэхээр гэр бүлийнхаа төлөө, үр хүүхдийнхаа төлөө хийж байгаа учраас ингээд баг бүрдүүлэхдээ аюу тийм зөрөгтэй, дайчин тэгээд ингээд одоо хэд их өөрийгөө доош нь хийж доод үзлэхгүйгээр яг л өнөөдрийн байгаа гоё үн цэнтэй одоо өөртөө хайртай, өөртөө ихтэй дүр төрхнөөсөө хүмүүс санал болгоод ч юм уу Гэхдээ нэг миний багт орооч гэд ингээд ягаад ахаар хүмүүсийн үгтийн чамаа ингээд дээрээс хараад идэв. Тэгэхээр миний багт ор гэхгүй ч гэсэн би сайхан байна, жаргалтай байна. Найзууд хамтарч болно шүү. Окей. Одоо яг өөрснөөр нь тим гэж хэлэх нь аягүй чухал байгаамаа. За тэгээд ингэж бага бүрдүүлсэн. За тэгээд баг бүрдүүлэхэд ерөнхийдөө ингээд ямар орлогуудыг олох боломжтой гэж. За би 2500 төвчнөөс нь хэлээд өгье. Багаараа бизнес тим 2500 цол буюу 2500 оноо танаа багийнхан нийлээд хийчих юм бол одоо өөр юм чинь сарын орлого 300-аас 500 мянган төгрөг болно. За дээрэс нь манай компани одоо 500 мянган төгрөгийн бүтээгдэхүүний эрхийн бичгийг бэлэг болгон өгнө. За дээрэс нь та бизнес тим 5000 гэж цол байгаа. За 5000 цолонд хүрэхэд одоо 25% одоо цалинд хүрч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд сарын орлого чинь ойролцоогоор сая төгрөг орчим болдог. За манай компаниас хурдан ажиллах юм бол 850 мянган төгрөгийг бэлэг болгон өгнө. За тэгээд цолонд ер нь хүрсэнгээд 800 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр өгнө. Одоо ингээд давхар юм байгаа шүү дээ. За тэгээд Siberian Wellness компани хамгийн анхны мөнгөн энгэрийн тэмдгийг бэлэг болгон өгнө. За бизнес тим 100000 цол гэж байгаа. 100000 цолон дээр таны орлого 1.5-аас 2 саяын хооронд болдог. За энэ дээр хэрвээ хурдан ажиллах юм бол манай компани одоо 6 сарын дотор 100000 цолоор гарсан хүмүүс 2 сая төгрөгийн одоо хурдан
гарааны шагналыг өгнө. За мөн дээрээс нь манай компани хэрвээ одоо 10,000 цолоо гарах юм бол танд цолны шагнал гээд сая 600 мянган төгрөгийг бэлэг болгон авчаа. За тэгээд манай мэдээж мөнгөн энгэрийн тэмхийг бэлэг болгон өгнө. За дараагийн цол болохоор бизнес одоо профи буюу хамгийн анхны олон улсын цол багаараа 20,000 оноо зөвлөлт. За 20,000 онон дээр манай компани таны одоо сарын орлого 2 сая 700-аас 3 сая төгрөгийн хооронд болдог. За тэгээд хурдан гараа хөтөлбөр буюу 7 сарын дотор бизнес профи цол нь хүрч 20,000 оноор гарах юм бол манай компани таныг 3 сая 400 мянган төгрөгийн хурдан гарааны шагналаар шагнана. За мөн бизнес профи цолыг дагдаж байгаа шагналууд нь юу гэхээр компани үйлдвэр зуршлах эрх. За манай компани үйлдвэрлэл бол Новосибирск Сэр. За тэгээд Узбекистаны Наманган. За Италийн Аквавива гэдэг дөрвөн үйлдвэр байдаг. За тэгээ одоогийн байдлаар бол Новосибирск, Серб хоёрт бол одоо хүмүүс зочдоо хүлээж авдаг. Тэгээд энэ үйлдвэр зарчлах аялал бол айгүй гоё аялал байдаг. Би 22 онд багаараа явж исэн. Тэгээд тэрнээс хойш манай багийнхаа ингээд 5 6 гараад одоо 8-аараа базар хэлсэн хүмүүс манай яваад байгаа. Тэгээд ингээд одоо үйлдвэр рүү очих замын зардал гэж 1 сая төгрөгийг танд бэлэг болгон өгдөг. Яг ингээд оцсон хойно бол буудал хөтөлбөр бүх юм ингээд бэлэн таныг ингээд одоо бүх зүйлийг өмнө хүлээж аваад маш их бэлэг сэлттэй үйлдвэр тэгээд гоё хоолнууд үдшиг гэх мэт ингээд маш гоё хөтөлбөртэй байдаг. За тэгээд бизнес профит цол буюу цолны маань бас нэг гоё юм нь одоо хамгийн анхны одоо олон улсын цолтон болсон гэдэг алтан энгэрийн тэмдэг өгдөг. За тэгээ мөн компани логотой автомашины хөтөлбөрт хамрагдах эрхтэй болдог байгаа. За тэгээд лидер нь бол энэ хүртэл ярих гэж бодож байна. За тэгээд одоо энэс цаашаа одоо ярих гэж бодвол одоо надтай хувь чатаар уулзаад дараагийн цолнуудыг хувь чатаар юм одоо офстер манд үзээрэй. Дараагийн цолнуудын мэдээллийг аваарай. За тэгээд миний хувьд бол одоо ингээд Цэврэн Wellness компани 20 оны 11 сард Сапир бизнес лидер буюу те одоо Сапир бизнес лидер цолыг нээжсэн. Сапир бизнес лидер цолонд түрээд орон сууцны урьдчилгаа 28 сая 500 мянган төгрөг шагнуулж ирсэн. 21 оны 3 сард болохоор 5 хүнийг амжилтанд хүргээд одоо Өрөвийн бизнес лидер болж ирсэн. Өрөвийн бизнес лидер цолны шагнал одоо 143 сая 500 мянга буюу 50 мянган доллараар шагнуулж ирсэн. Тэгээ одоо бол одоо Өрөвийн бизнес лидер цолны шагнал 143 сая биш, танд өгөх шагнал нь 200 сая төгрөг болсон. Одоо бол би Platinum бизнес лидер буюу 8 хүнийг амжилтанд хүргэсэн ажиллаж байгаа. За Platinum бизнес лидер цолны шагнал бол тэ 275 сая төгрөгийг одоо шагналт өгдөг. Тэгээ би 2026 онд бол 275 сая төгрөгийн шагналыг авах ажиллаж байгаа ийм ээж байгаа. Тэгээ Siberian Wellness эрэхтэй бол ингээд нэг жижиг машинтай одоо нэг өрөө байртай байсан. Тэгээ одоо яг Siberian Wellness компаниас 2 автомашин аваад компаниараа 100% төлөвлөсөн байна. За тэгээд Siberian Wellness ирснээсээ хойш бол тий одоо ийм Toyota-гийн нэг жижиг машин биш тий Lexus сольж ундаг эмэгтэй болсон. Одоо өшөө зэрэглээ ахиулаад одоо Benz сольдог эмэгтэй болъё гэж ер нь бол мөрөөдөж байгаа. За тэгээд одоо 50 мянган долларын шагналыг аваад тэгээд 21 онд миний орлого одоо 50 мянган доллар болон долларын шагналуудтайгаа нийлээд ер нь бол 500 сая төгрөг болж исэн. 576 сая төгрөг жисэн байдгийг. Тэнгүүд би яг ингээд 21 оныхоо орлогоо нэг өрөө байраа би 3 өрөө байр гаражтай ингээд бэлэн мөнгөөр нь авч исэн. Тэгээд тэр үед бол миний амьдрал бол ингээд үнэхээр ингээд мөрөөдөж хизээч мөрөөдөж байгаагүй мөрөөдөл маань бол биелжсэн. Ягаад тэгэхээр одоо бид нар шиг залуу гэр бүлүүд ч юм уу те яг ингээд хоёулаа зэрэг ажил хийгээд одоо 3 өрөө байр авах нь гэдгээр 3 өрөө байрны урьдчилгаач цуглахад асуудалтай байгаа. Яг нь ингээд Монгол ард түмэн юу гэх юм те одоо сайхан сэтгэлтэй учраас одоо аав ээж нь урьдчилгааг нь бэлдэж өгдөг боломжтой айлын хүүхдүүд л байранд орж байгаа болохоос биш яг ингээд хэний ч тусламжийг авахгүй мөнгөөрөө ингээд зүтгэд бол бас амьдрал бол одоо тэнцвэргүй шудраг бас байгаа. Тэгээд яг Siberian Wellness-ийн буйнаар би 20 оны 4 сараас хойш лидер цол нээснээс хойш би 10 саяас доошоо орлого авч үзээгүй. Одоо сүүлийн одоо 25 он гэж бодохоор би сүүлийн 5 жилийн хугацаанд энэ бол Siberian Wellness-ийнхаа буйнаар бас яг ерөнхийдөө нэг том компани захирлын түвшний орлогыг бол ингээд аваад явж байгаа ийм эмэгтэй байгаа. Тэгээд ер нь бол ингээд хүн өндөр орлоготой болцохоор яадаг юм бэ нэ гэхээр те ер нь их тайван л болт юм байна. Хүн ингээд нөгөө өнөөдөр Монголын нийгэмд ийм айдастай байгаа, төгшүүлтэй байгаа, стресстэй байгаа, за магадгүй гэр бүл салалт гэр бүл болж байгаа маргаан ч гэх юм уу. Тэр бүх зүйл бараг 90% санхүүтэй холбоотой байдаг юм байна. Тэгвэл би ингээд өнөөдөр компанид ажилласнараа те Япон явъя, Солонгос явъя, одоо гадаад төшөө явж ажил хий, одоо гэр бүл хүүхдээ нөхрийгөө тийш нь явуулах, өөрөө тийшээ явах шаардлагагүйгээр Монгол их орондоо ажиллаад дэлхийн түвшний орлогыг авч чадаж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээ миний одоо баг хамт олноос одоо байртай болсон 10 гаруй гэр бүл байдаг. 2 давхар пентхаус байж болсон айл байна. 4 давхар одоо 4 давхрын 4 өрөө байртай, 3 өрөө байртай тий. За тэгээд 2 өрөө байртай, 5 өрөө байртай болсон зөндөө олон гэр бүлүүд байна. За 100 гаруй эмэгтэй одоо Сибирийн логотой машин унсан байна. За аялалт бол манайхан одоо бүр ингээ хараад байхад одоо нэг жилийн дотор 6 удаа аялалд явж байгаа одоо хүмүүс хүртэл байна. Тэгээ ер нь л нэг 2 3 сар болоод аялах хэрэгцээ гардаг. Аялын хөтөлбөрт ялагч болдог. Тэрнээс гадна компанийнхаа олон улсын одоо хургуудад бид нар явдаг, аялдаг. За өөрснөө гоё хүмүүс аялал бэлгэлж байна ч гэх юм уу тий.
ингээд одоо бид нар ингээд амьдралын хэм маягийн хувьд бол айгүй гоё болсон байна. За тэгээд төсвөлтөн гэж хэлэхэд хамгийн гоё одоо бонус байгаа тэр бол эрүүл мэнд. Бид нар эрүүл мэндийн компанид ажиллаж байгаа 100% эко маш гайхалтай бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас бүгдээрээ маш гоё эрүүлжиж байна, залуужиж байна. Тэгээ энэ бол айгүй чухал бас үзүүлэлт гэж бодлоо. Тэгээд би та бүхнийгээ эрүүл, аз жаргалтай, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, сэтгэлгээний хувьд эрх чөлөөнд хүрсэн, өөрийгөө хөгжүүлдэг, одоо өөдрөг үзэл бодолтой, ийм гайхалтай хамт олонд орж ирж амьдралаа өөрчлөе гэж бодож байгаа бол бидэнтэй хамтраарай гэж та бүхнийгээ урьмаар байна. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Баяртай манайхаа.